Ундрах компани ерөөсөө бактерийн бордоо үйлдвэрлэсэн анхны үеэс нь эхлээд манай компани хэрэгэлсэн. Эхлээд өртөө хамтуудад энийг хэрэгэлдэг. Өрийг ариутгахгүйгээр бас одоо хэрэглүүл бүр өлөө үр дүнтэй. Хэрвээ өрийн материал чи ямар нэгэн хортон шавж байхгүй шинжилгээгээр нотлогдсон бодвол энийг заавал хордуулах шаардлага байхгүй. Хордуулахгүйгээр тариалж байгаа өрийн материалд бодвол ерөөсөө бактерийн бордог 1 тонн мудаанд 10 литр орчмоор гумаатыг 1.5-аас 2 литрээр бодоод ингээд одоо өрөө ариутгахад тэгээ сайхан хагсраасны дараагаар сийлхэндээ хийж тариалах ёстой. Тэрнээс одоо дөнгөж хийчгээд аваачаад нөөцнөр нь хийх юм бол энэ бас болдгоо. Өрийн норм нь буруу гардаг, өр зарцуулалт нь таархай байдаг, дараа нь ургуултанд муухай нөлөөлдөг ийм учиртай. Арцааг хордуулах шаардлагатай будаанд бол 5-7 хоногийн дараагаар талбайд өрөө ачих үедээ шууд одоо ерөөсөө бактерийн бордог гумаатайгаа хийгээд өрлөгөндөө хийх ёстой. Тодорхой хэмжээнд байлгана. 24-өөс дээд цагийн хугацаанд одоо өөрөө будаан сайхан хагсраад хуураад болсон ийм хэмжээнд хэрэглэдэг. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн